За өдөр та бүхэндээ түрүүлсэн эд үйлдлийн 6:59 өглөө хөтөлбөр маань одоо та бүхэндээ шууд хүрч байна. Өнөөдрийн сэдв хавдартай тэмцэцгээе. За тэгэхээр өнөөдрийн зочдыг манай Саала танилцуулъя. За тэгэхээр өнөөдөр бидний сонгож авсан сэдвийн дагуу бидэнтэй ярилцахаар эрүүл мэндийн сайдын зөвлөх анагаах ухааны доктор Цэцэг сайхан болон Австралийн шинэ өмнөд Уэльс мужийн их сургуулийн профессор Басил Донован нар за мөн хатагтай профессор нар хүрэлцэн ирсэн байна. Өгдөөний мэндийг хүргэе. За сүүлийн үед бидний сонгож авсан сэдв бас нэлээд оройтсон байж магадгүй тий. Гэхдээ ер нь бол хэвлэл мэдээлэл гэдэг үднээсээ бид нар бол маш их дуурч ярьдаг л байсан л да энэ хавдрын талаар. За сүүлийн манай нэг авсан сэтгүүлчийн мэдээлэл бидний анхаарлыг нэлээд их татсан. За тэр нь болохоор Монголд одоо 300 гаруй мянган хавдраар ямар нэгэн байдлаар өвчлсөн юм хүмүүс байна гэсэн энэ тоо. Тэгэхээр бид нар бол яг одоо энэ тоон дээр үндэслээд ер нь хавдраас сэргийлцгээе гэсэн юм өглөө хөтөлбөрийг бол хийж байгаа. Тэгэхээр сүүлийн үед зохион байгуулагдж байгаа хурал уулзалтыг яг юунд чиглэгдэж байна гэдэг тодорхой мэдээллийг эхлээд бид нарт өгөөч. За тэгэхээр ер нь бол манай орны хувьд ч биш дэлхийн нийтэд хорт хавдрын өвчлөл нас оролт бол нэмэгдэх хандлагатай байгаа. За одоогийн байдлаар бол жилдээ нэг 14 сая орчим хүн хорт хавдраар өвчлөдөг. 2030 он гэхэд энэ тоо бол 22 сая хүрнэ гэсэн бас төлөвтэй байдаг. Тэгэхээр манай орны хувьд ч гэсэн хорт хавдар тулгамцсан асуудлын нэг болоод байгаа. За тэгээ сүүлийн үед зохиогдож байгаа олон хурлууд мэдээж энэ хорт хавдраас хэрхэн сэргийлэх үү, ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна, юу хийх шаардлагатай вэ гэсэн чиглэлээр зохион байгуулагдаж байгаа. Энэ эрдэм шинжилгээний хурлуудын үр дүн бол одоо манай үзэгчдэд жишээлбэл яг одоо чихэн цансагдаж гарт баригдахаар яаж мэдрэгдэх бол. За яг одоогийн байдлаар 10 сарын 20-21 буюу өчигдөр өнөөдөр 2 олон улсын халдвар төвчөнтэй тэмцэх хэрхэн одоо өөрчлөн сэргийлэх үү, ямар арга замаар шийдвэрлэх үү гэсэн олон улсын хурал зохион байгуулагдаж байгаа. Тэгээд энэ хурал маань мэдээж халдвар төвчөнтэй тэмцэхээс гадна хавдрын бас хавдар өвчнийг үүсгдэг гол шалтгааны нэг нь бол мэдээж халдвар төвчнүүдтэй холбоотой байдаг. Энэ асуудлуудыг бас авч хэлэлцэж байгаа. Ер нь бол хавдар өвчин үүсэх одоо хугацаа нь бол тийм хурдан бол биш байдаг тийм үү. Явцын хувьд бол 5 жил, 10 жил гэдэг ч юм уу. Энэ хугацаанд бол онцлох боломжууд иргэдэд байдаг. Тэгэхээр энэ тал дээр бол бас онцлогооны тал дээр яг хавдрын нэгдсэн эмнэлэг маань улсын хэмжээнд ганцхан байгаа шүү дээ. Тэгэхээр ачааллын хувьд маш өндөр байдаг гэдэг ч юм уу. Тэгээд иргэдэд үйлчлүүлэх одоо тэр боломжуудын тал дээр бас ажиллаж байгаа зүйлүүд юу байна? Мэдээж ер нь хавдар өвчнийг эрт онцлох тусмаа эмчлэгдэх боломж ихтэй байдаг. Дэлхийн нийтэд бол ер нь хавдар бол эмчлэгдэхгүй өвчин байхаа болсон. Тэгэхээр хамгийн гол анхаарлыг бол бид нар яаж эрт илрүүлэх үү, яаж урьдчилан сэргийлэх үү гэсэн асуудалд хандуулах шаардлагатай. За манай орны хувьд бол 2 төрлийн хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөр явдаг. Энд бол эмэгтэйчүүдийн дундх умаан хүзүүний хавдар, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзэлгүүд явдаг. Тэгэхээр энэ зөвхөн хавдар судлалын үндэсний төв биш. Улсын хэмжээнд өрх дүүргийн эмнэлгүүдэд хүртэл энэ урьдчилан сэргийлэх үзэлгүүд бол явж идэг. За тэгэхээр өнөөдрийн маань зочин бол Австрали улсаас хүрэлцэн ирсэн Басил Донован профессор. Тэгэхээр Австрали улсын хувьд бол за дөнгөж сая ярьлаа тийм ээ умаа үзэн хавдар. Энэхүү өвчний одоо дэглэлт бол огцон буурсан. Тэгэхээр энэ тал дээр бол яг Австралийн хувьд энэ тал дээр одоо тэмцсэн хамгийн үр дүнтэй байсан арга юу вэ? What is the best method to tackle this issue in Australia? Well, in Australia we were very lucky. About 10 years ago, our politicians took the brave decision to be the first in the world to vaccinate the whole country. Австралийн хувьд болохоор бид нар маш азтай орн гэж үздэг юм аа. Яагаад тэгэхээр 10 жилийн өмнө манай улс төрчид бол маш зоригтой алхам хийгээд вакцин жилтийг манай улсад нэвтрүүлсэн. So in that year, beginning in 2007, all Australian girls and young women from age 12 up to age 26 were offered free vaccination, usually at school, but if they were older, with their local doctor. And we achieved a very high coverage rate. More than 3/4 of the population of women was vaccinated.
Тэгэхээр манай улсын хувьд болохоор 2007 оны эхээр энэхүү вакцин жилтийг нэвтрүүлэхдээ 12-оос 26 насны охид болон залуу бүсгүйчүүдийн донд энэ вакцин жилтийг бол хийсэн байгаамаа. Сургуулийн насны охидын хувьд болохоор сургууль дээр нь вакциныг хийлгээд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн хувьд болохоор өөрсдийнхөө орон нутгийнхаа эрүүл мэндийн төв дээр очиж вакцин жилтэнд бол хамрагцсан. Манай хамралт бол маш өндөр байсан. Яг бидний одоо зорилттой бүлгийн маань 4-3-ыг бол ерөнхийдөө бид хамруулж чадсан. Тэгэхээр 12-оос 26 гэж штэ тий. Тэгэхээр умаа хөдөөний хорт талдрын вакциныг одоо энэ наснаас нь хийж бас болдгийм үү? So is it permissible to have the vaccination against cervical cancer? Бидний хувьд бол анх удаа сонсож байгаа. It's the first time for us to see hear this age. The vaccine is approved for women up to the age of 45 years. Тэгэхээр энэ вакцин маань өөрөө 45 хүртэлх насны эмэгтэйчүүдэд бол хийх боломжтой вакцин юм аа. But in an ongoing fashion, the government is now just paying for it for 12 to 13-year-olds when they begin high school. Тэгэхээр анх бол энэ вакцинчлалтыг засгийн газар бүрэн дааж үнэгүй эхлүүлээд одоо болохоор яг сургуулийн насны 12-оос 13 насны охтууд дээр бол үнэгүй вакцинчлалт хийж байгаа. Наснда бол яах нь тийм. So for others they will have to pay themselves. Yes. Тийм. Бусад насныхаа өөрсдөө төлнө. За энэ вакциныг жишээлбэл одоо бусад насныхаа өөрсдөө төлнө гэж амжиргааны түвшинтэй харьцуулахад ер нь хэр үнэтэй байдаг вэ? Compare the prices to the livelihood level. Is it cheap or expensive? What would you say about the prices of the vaccine? When we first started using the vaccine, it was quite expensive. But now, in Australia and around the world, the price of the vaccine has come down a long way. Анх вакциныг нэвтрүүлж байгаад бол үнэ нь бол их харьцангуй их өндөр байсан байгаа. Гэхдээ энэ сүүлийн 10 жилийн хугацаанд бол Австрали улсын хувьд ч дэлхийд дахин ч вакцины үнэ бол эрсгүй урсан. Австрали улсын хувьд бас нэг зүйлийг асуух зөвхөн энэ хавдраас гадна бусад төрлийн хавдартай ер нь хэрхэн тэмцдэггүй. Энд ер нь хэр анхаарлаа хандуулдаг, иргэдийн боловсролд ер нь хэр их нөлөөлж чаддаг вэ? So that they can protect themselves against the cancer. Well, of that proportion that of cancers that are caused by infections, wherever possible, we try and vaccinate. Like Mongolia, we vaccinate against hepatitis B. Тэгэхээр халдвар төвчнөөс шалтгаалаад үүсэж байгаа хавдрыг сэргийлэхийн тулд бид нэр вакцинжуултыг аль болохоор төлхөө хэрэглэхийг бол эрмэлздэг юм аа. Тэгэхээр яг Монгол улсын нэгэн адил бид нэр B вирусын хепатит эсрэг вакциныг жишээлбэл хэрэглэдэг. And from this year, we've had a very aggressive campaign to try and get everyone with hepatitis C cured of their infection because that will stop liver cancer. Энэ жилээс болохоор бид нэр маш эрчимтэй кампанид ажил сурчлагаа өрнүүлээд хепатит С вирусын халдвартай хүн болгоныг цаашдаа илгэний хавдар болж дамжирахгүй улмаас энэ халдрыг бүрэн төгс эмчлүүлэхээр зорж ажиллаж байна. And it's been very pleasing to see that Mongolia is doing extremely well with hepatitis C. Тэр энэ хепатит С вирус талдрын хувьд Монгол улс маш сайн үйл ажиллагаа явуулж байгааг харахад маань таатай байна. Тэгэхээр одоо яг энд хэлж байгаа уучлаарай сал. Энд ингээд нэг хэлж байгаачлан манай Монгол улсад яг энэ хавдрын вакцинууд юу нэр хийгддэг. Бид нар бол мэдхдээ халдвар төвчний вакцинууд л хийгдэдэг байдаг тийм. Тэгэхээр нөгөө хавдрыг үүсгдэг хүчин зүйлүүдийн нэг нь бол халдвар төвчин байдаг. Тэгээ энэ дотроо бол голчлон 4 төрлийн халдвар төвчин бол хавдар үүсгдэг. Илэгний хавдрыг бол БЦ вирус үүсгдэг. Умаа хүзүүний хавдрыг хүний хөхөнцөр вирус үүсгдэг. Хөхөнцөр вирус. Тэгээ хүний хөхөнцөр вирус ер нь тэгээд дэлхийн нийтэд 2 төрлийн хавдраас сэргийлэх вакцин бол байдаг. Нэг нь бол бидний хүүхдүүдтэй хийдэг Б гепатитын вакцин, нөгөөх нь умаа хүзүүний хавдраас сэргийлдэг хүний хөхөнцөр вирусын вакцин. Тэгээ 4 дахь төрлийн халдвар нь бол ходоодны хавдрыг үүсгдэг хеликобактер байдаг. Бид нар нөгөө хеликобактерийг зөндөө ярьдаг. Энэ чинь болохоор явандаа ходоодны хавдрыг үүсгдэг хүчин зүйл бас халдвар гэсэн үг. Тэгэхээр энэ гуравт зориулсан одоо жишээ нь илэгний за бид нар бол нөгөө мэдээж тэ сая нөгөө эмний талаар ингээл монголчууд бүтэн жил ярьлаа тийм энэ эмийг бол одоо хэрэгтэй хүмүүс нь аваад хэрэгжилж байгаа үнэн ч гэсэн гурлаа гэхэд боломжийн болчлаа гэд. За тэгвэл одоо энэ умаа үзүүний одоо хөхөнцрийн вакциныг тий дээрэс нь хеликобактерийн вакциныг Монгол яг хеликобактер бол вакцин байхгүй. Гэхдээ урьдчилан сэргийлэх боломжтой, эмчлэх боломжтой хэрвээ тодорхой хугацааны нөгөө эмээ курсээр уугаад эмчлэх юм бол бас бүрэн идэх боломжтой өвчин.
Тэгэхээр за Харваны эмний одоо үр дүнгийн талаар бол бас хэрэгжилж байгаа үйлчлүүлэгчид бас манай одоо хэрэглэгчид маань бол маш сайн Харваны шүү дээ. Үр дүнгийн бол би бас зах цухаасан сонссон. Одоо манай гэр дотор ч гэсэн яг энэ эмийг одоо 3 сарын курсээр хэрэглээд тэгээ үр дүнд хүрсэн хүн бол байгаа. Аха. За хүхэнцэр вирусын одоо үүсгэгчийн одоо эсрэг вакцины талаар Монгол бол орж ирсэн. За Австрали улсын хувьд гэх юм бол 10 жилийн өмнө нэвтрүүлсэн гэж байна л да. Тэгээд 10 жилийн дараа гэхээр нөгөө хүхэнцэр вирус маань умаа үзүүний хорт хавдар үүсэх хүртлээр 5-аас 10 жил гэж байна. Тэгэхээр 30-аас хойш насныхан болж таараад байгаа. Тэгэхээр одоо бол яг нөгөө үр дүн нь харагдаж байгаа цаг хугацаа байгаа юм л да. Тэгээ Монголд бол энэ вакцины талаар бас нэлээд хэдэн жилийн өмнө яригдчихсэн. Тэгээ хамгийн түрүүнд нөгөө эсрэг үр дагавар одоо сөрөг үр дагаврын талаар ярьжсэн. Тэгээ энэ талаарх бас вакцины талаарх ойлголтыг дахиад манай үзэгчдэд тайлбарлаач. Одоо бол яг нөгөө өсвөр насны хүүхдүүд магадгүй яг энэ вакцины хийх боломжтой насны дээрээ явж байгаа хүмүүс ахын бол оройтхгүй мэдээлэл авах хэрэгтэй байна. Тэгэхээр хүний хүхэнцэр вирусын нэлээд олон хэв шинжүүд байдаг л да. Тэгээ хамгийн хавдар үүсгдэг эрсдэлтэй хэд хэдэн хэв шинжүүд байдаг. Тэгээд яг вакцин бол дэлхийн нийтэд бол хамгийн үр дүнтэй яг хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн гол арга хэрэгсэл гэдгийг бол дэлхийн нийтэд тогтооцсон байгаа. Тэгээд дэлхийн 120 гаруй орн бол энэ вакциныг товлолдоо нэвтрүүлээд октооддаа зарим орнууд бүр хөвгүүдтэй хүртэл тарьдаг болсон. Жишээ нь Австрали улс бол зөвхөн октооддаа биш хөвгүүдтэй хүртэл тарьж иж тийм нийт хүн амаа энэ вирусын тархалтыг бууруулж байгаа. Including the boys as well. Oh yes, from 2013, we've now added boys to the vaccination program. We're already getting some protection from the vaccination of the girls, but not enough to prevent all the cancers that occur in men as well. Тэгэхээр 2013 онд бид нэр хөвгүүдийг бас энэ вакцинжуулалттай хамруулад эхэлчихсэн байгаамаа. Охтыг вакцинжуулснаас бас дам эерэг нөлөө хөвгүүд болон эрэгтэй хүн амын дундаас үүссэн байсан. Тэгээд дээрэс нь бид бас хөвгүүдийг одоо вакцинжуулалт хамруулад явж байна. Тэгэхээр ер нь бол за зөвхөн одоо эмэгтэйчүүд ч гэхгүй тийм ээ бүх төрлийн одоо хавдрыг үүсгэж байгаа өвчин маань халдварт өвчин гэж хэллээ. Тэгэхээр амьдрал ахуй дээр болвол өдөр тутмын одоо сахиж байгаа зүйлүүдээр маш хариуцлагатай байх ёстой юм байна. Ариун цэврийн одоо маш өндөр одоо дэг журмыг сахиж явах ёстой юм байна гэдгийг бол бас тий ойлгож бүх төрлийн хавдрыг халдварт өвчин үүсгдэг гэж хэлж болохгүй л дээ. Ягаад гэвэл олон хүчин зүйлүүд байдаг. Тэгээ улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Жишээ нь хөгжсөн орнуудад бол халдварт өвчний шалтгаанд хавдар маш бага хувийг эзэлдэг. Манай оронд бол энэ хувь бол өндөр байдаг. Жишээ нь манай хүн амын дунд зөнхлөн тохиолддог хавдар бол 1-р дэлгний хавдар, 2-т нь ходоодны хавдар, 3-т нь умаа хүнсүний хавдар гэхээр дандаа халдварын гаралтай хүчин зүйлийн энэ хавдруудын эзлэх хувь бол манад өндөр байдаг. Бусад орнуудад энэ хувь бол харьцангуй бага байдаг. Бусад оронд бол хүн амын нөгөө амьдралын хэв маягаас шалтгаалсан арх тамхины хэрэглээд эсвэл удамшлын эсвэл химийн бодисын шалтгаанд орчны бохирдлын ч гэдэг юм уу ийм хүчин зүйлүүд илүү өндөр хувьтай байдаг. Тэгэхээр улс орон болгоны нөгөө хавдар үүсгэж байгаа хүчин зүйлүүд нь өөр байдаг учраас энэс тэмцэх, сэргийлэх арга замууд нь хүртэл өөр байдаг. Манай орны хувьд бол бид нар халдварт өвчнөөс үүдэлтэй энэ хүчин зүйлүүдийг бууруулждах юм бол хавдрыг 2 дахин бууруулахаас боломж байгаа. Ер нь бол шууд хэлэхэд бол бид өөрсдөндөө хайрг байна л гэсэн үг шүү дээ. Халдварт өвчнөөр өвчилж байна гэдэг бол за миний амьдрал ах уу ч юм уу би өөртөө хайргүй. За эсвэл бол би одоо үр хүүхдүүдэд хайрладаггүй гэсэн л үг л дээ. Ер нь бол тэгэхээр ер нь бол бид нар энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх байдал бол цэвэр хувь хүний өөрийн нөгөө менежменттэй холбоотой учраас бүр энэ хавдрын одоо юуг бол таслан зогсох бүрэн боломжтой гэж ойлгож байна шүү дээ. Халдварт өвчнөөс хамаарж байгаа энэ халдварыг бол бид нар ер нь бууруулах бүрэн боломжтой, урьдчилан сэргийлэгч боломжтой. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь амьдралын хэв маяг хариуцлагаас л их хвчлэн шалтгаалж байгаа л да. Австрали улсын хувьд манайхтай энэ байдлаар яаж хамтарч ажиллах гэж бодож байна? Ер нь Монголын хэд хэдэн судалгаануудыг бас ажиглаж үзсэн үү? Ямар дүгнэлтэнд хүрч байна даа? Have you reviewed the research done by the Mongolian people and what is your conclusion on this topic? I think the research is in an early stage. There's no, but we're very keen to support the local researchers because there's some exciting stuff happening. Тэгэхээр яг энэ чиглэлээр хийж байгаа судалгааны ажлууд маань дөнгөж эхэлж байгаа. Тэгээ бидний хувьд болохоор эдгээр судалгааны ажлыг бол дэмжихтэй бол баяртай байна.
За хүүхэд багчуудын хувьд гэх юм бол за ээж аауд нь одоо нөгөө хорооны сүм дүүргийн эмнэлгүүдтэй хамтраад нөгөө нэг насандаа хийгдэх вакцинууд гэд хийгдээ явдаг штэ зохион байгуулалттай яг компанид ажлууд болоод явдаг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол вакцин гэдэг ойлголт ер нь ингээд сулраал явцдаг штэ. Тэгээ одоо магадгүй одоо энэ хүнзэр вирусын, Б вирусын энэ одоо вакцинуудыг хаагур яаж хийлгэх боломж байд юм бэ? Урьдчилан сэргийлэх ямар аргууд байна? Хамгийн түрүүнд ямар арга хэмжээнүүдийг авах вэ? За Б вирусын вакциныг бол насанд хүрсэн хүмүүс бол халдвар төвчин судлалын үндэсний төв дээр очиж сайн дурын дархлаажуулалтын кабинетд бол хийлгэх боломжтой байгаа. Хүний хүнцэр вирусын вакцин бол манад бол орж ирээгүй байгаа. Хийлгэх ер нь боломж бол одоохондоо хомс байгаа. Тэр хизээ орж ирэх үү? Манайх энэ тал дээр ямар нэгэн алхам хийж байгаа болоо. За яг хизээ орж ирэхийг бол мэдэхгүй л те. Яг одоогоор хийж байгаа судалгаа бол 2012 онд вакцин хийлгэсэн охтуудад хүний хүнцэр вирусын тархалт ямар байна вэ? Вакцин хийлгээг охтуудтай харьцуулахад ямар байна гэсэн нэг судалгаа бол хийгдэж байгаа. Энэ судалгааны үр дүн бас нэлээд нөлөөлнө те. Нөлөөлөх бах гэж бодож байгаа. За Монголд одоо нөгөө энэ төрлийн хурал чуулган семинар болж байгаа дээр ер нь олон улсын төвшөнд бол энэ дээр ямар хандлага үзүүлж байгаа талаарх мэдээлэл бас манай үзэгчид өгөхгүй юу? The international experience in this area About HPV vaccination. Well, the consensus around the world is that this is one of the most effective vaccines ever invented. It's regarded as a very safe vaccine. За хүний хүнцрийн вирусын эсрэг вакциныг бол дэлхийд дахина хамгийн аюулгүй тэгээд хамгийн өндөр үзүүлэлттэй үр дүнтэй вакцин гэдээ санал нэгдсэн байгаа. And the global experience is that the more people that get vaccinated, the more effect the vaccine has. That's common sense. Тэгээд олон улсын туршлагаас аваад үзэх юм бол тухайн вакцинжилтийн хамралт сайн байх тусам олон хүнийг вакцинжилт хамруулах тусам үр дүн бас илүү сайн байгаа харагдаж байна. Одоо жишээлбэл за одоо нэгэнт ингээд за юунаас үүсдэгээ бид нар мэдчихлээ. Ялангуяа Монголд одоо өвчлөл өндөртэй байгаа 3 төрлийн одоо хавдар байна тий. Тэгээд эдгээр бол одоо мэдээж юунаас үүсдэгийг бид нар сая ярилцлаа. За нэгэнт хавдар туссан хүмүүсийг эмчилж байгаа тэр эмчилгээ манай төр нэрээ өгдөж байгаа. За яг Уман хүзүүний хавдрын хувьд бол жилдээ нэг 400 орчим хүн шинээр онцлогдчихэдэг. Тэгээд дийлэнх нь буюу баг ер нь тал хувь нь бол эцсийн шатанд онцлогддог. Ямар ч эмчилгээ хийх боломжгүй үедээ. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн дунд бас нөгөө шинж тэмдэг багтаа хавдрын тоонд ордог л та. Тийм болохоор хүмүүс нөгөө тийм дүлээ хэрэгтэн гэдэг үднээсээ төлөөлөн бас шинж тэмдэг илэрхгүй болохоор урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй тохиолдолд хамгийн эцсийн шатанда очсон үедээ л нөгөө зовир илэрхээр эмнэлэгт очдог. Ороотож онцлогддог бас асуудал байдаг. Хэрвээ эрт онцлогдох юм бол мэдээж мэдсэлийн арга, хими эмчилгээ, туяа эмчилгээ гээд иж бүр эмчилгээ хийвэл бас эмчлэх боломжтой. Энэ эмчилгээний арга Австралид яаж явагддаг вэ? So how about the Нэгэнт treatment өвдсөн of хүмүүс дээр the тий? cancer patients in Australia? What kind of methods do you use for any kind of cancer? Mostly cervical. We're lucky in Australia. We have a very good screening program for cancer of the cervix, which makes us a low incidence country for cancer of the cervix. Дахиад хэлэхэд Австрали бол маш азтай юм а. Яагаад гэвэл манад эрт дэлгүүрүүлгийн хөтөлбөр их сайн хэрэгждэг юм а. Тийм болохоор ерөнхийдөө тархалт бол багтаа орны тоонд орно. But unfortunately, most countries in the world don't have screening programs, so they have a much higher incidence and a higher death rate. Харин харамсалтай нь бусад орны хувьд болохоор юм эрт дэлгүүрүүлгийн үйлчлэгийн хөтөлбөр сайн хэрэгжихгүйгээсээ болоод тэр тархалт нэлээд өндөр болчихсон. Тэгээ өвчин даамжирсан байдаг. Миний мэдхийн уучлаарай. Well, the fortunate thing about the vaccine is it reduces the need for screening because rather than detecting early cancers, you're preventing cancers completely. Тэгэхээр Уман хүзэн одоо хавдраас сэргийлж байгаа вакцинжилтийн нэг давуу тал нь болохоор эрт дэлгэрүүлэх гээл ингээд оролдоод байх шаардлагагүй хэдийн нөгөө хүмүүс маань вакцинжилсан сэргийлчихсэн байгаа л гэж ойлгож байна. За энэ тал дээр манай эрүүл мэндийн салбарынхан бол бас хүч тавиа ажиллаж байгаа. Магадгүй одоо маш хурдан хугацаанд бол нөгөө судалгааны маань хариунууд тэгээ мэдээж хэрэг дэлхийн олон улсуудад хүлээн зөвшөөрөгдсөн байгаа энэ хүү вакцин Монгол улсад орж ирнэ гэдэгт бол
найдаж байна. Тэгээ болгоо маань түрүү ярилцлагын ихэнд бас хэлжсэн. Одоо хавдартай өвчтнүүдийн сэтгэл зүйн талаар бас асууж тодруулаарай. Энэхүү одоо өвчтнүүдтэй бас ямар хөө байдлаар харилцах хэрэгтэй байдгийг сэтгэл зүйн талаас бол бас яг манай эмчилгээний салбарынханд яг тэр одоо энэ тал дээр одоо нэвтрүүлсэн үйл ажиллагаа арга хэмжээ Probably you need to provide lots of psychological support to the cancer patients. So, what is your experience in that area? Yeah, unfortunately, women with cancer of the cervix tend to be middle-aged rather than older women, so they typically already have families to look after. Тэгээ харамсалтай нь ер нь бол умаа хүзэн хавдраар өвчлсөн эмэгтэйчүүд бол одоо өндөр настай гэхээсээ илүү дундаж настай эмэгтэйч байдаг учраас гэр бүлийн анхаарах гэдээ маш олон үүрэг хариуцлага нуруундаа өрөөд явж идэг хүмүүс. So this is the cancer that destroys families, not just individuals. Тэгэхээр энэ хавдар бол зөвхөн одоо тухайн хүн сүрэл төргөө зогсохгүй бас тухайн гэр оронд ч гэсэнтэй маш их хорхон нөлөөтэй юм шүү дээ. Монголчуудын манайд За манай монголчуудын хувьд ч гэсэн умаа үзүүний хавдар бол дийлэнхтэй нөгөө ажил хөдөлмөр эрхлэх дундаж насны хүмүүст хамгийн их тохиолддог. Тэгэхээр мэдээж бас Австралитай адилхан гэр бүлийн хүмүүст зөвхөн ганц тэр эмэгтэйд биш ард нь үлдэж байгаа гэр бүл өөр хүүхдүүдэд нь маш том бас хохирол учруулдаг. Тэгэхээр яг өнөөдрийн одоо бидний одоо нөгөө хэлэх гээд байгаа зүйл бол өнөөдрийн өглөө хөтөлбөрөөрөө тэр одоо Австралийн одоо мэрэгчлэлтэй хэлж байгаа шиг эрт үед нь илрүүлэх тийм. Тэгэхээр энд одоо нөгөө хувь хүний өөрийнх нь өөрөг оролцоо маш өндөр. Жишээлбэл одоо эмэгтэйчүүдийн эмчнэр очингууд эмчнэр болгоо ер нь бол хэлдэг шүү дээ. 6 сар тутам эсийн шинжилгээ өг тийм. 6 сар тутам эмэгтэйчүүдийн эмчид ханд гэд бид нар бол нэг л их завгүй хүмүүс ингээл яваал гэдэг. Тэгж явж байгаа л нэг хүүхд гаргамаар ч юм уу тийм. Эсвэл бол ямар нэг таны хэлдгэр зовир илрэнгүүд эмчид ханддаг. Гингүүд таны хэлж байгаа шиг яг судалгаанд тусгагдсан шиг сүүл үедээ онцлогдоод ингээ гараад ирдэг. Энэ байдлыг бид нар яг хувь хүн өөрсдөө бол зохион байгуулах, зохицуулах бүрэн боломжтой маа л гэдгийг хэлэх гээд. Тэгээ үнэхээр одоо энэ жишээ бол биднэрт нэлээд сайхан жишээ боллоо. Тэг яагаад гэвэл одоо бүр тэр бага насны охтоос нь эхлээд хүүгүүдээс нь эхлээд ингээ санаа зовж бас тэр нэг арга хэмжээ авч ийн гэдэг бол өөрөө бас нөгөө сэргийлэх гэдэг тал дээр бол маш үр дүнтэй. Тэгээд маш өвчлөл маш бага байдгийг бас хэллээ тэ манай үзсэн. Тэгэхээр бид нар ч гэсэн ер нь бол халдварт өвчнөдөө тэмцэж чадах юм бол бас энэ хавдрын өвчлөг бүрэн боломжтой юм байна гэдэг харагдаж байна. Тэндээд манай урилгыг хүлээж авч ирсэн та бүхэн маш их баярлалаа. Тэгээд бид хэдий асуугаагүй та бүхний бас манай үзэгчдэд хэлхийг хүссэн тэр зүйл байх юм бол та бүхэнд нээлттэй. Тэгэхээр бас нэг хэлэх зүйл бол мэдээж нөгөө тодорхой одоо улс ч юм уу засгийн газар тодорхой юм хийхээс илүүтэй хувь хүн өөрийнхөө эрүүл мэнд дээр илүү анхаарах хэрэгтэй. За тэгээ хавдрын 3-2-ыг бол хувь хүн өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрчлөх юм бол урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бид нөр өөрсдөө хариуцлагатай байгаад өөрийнхөө эрүүл мэндэд гол анхаарал хандуулаасай л гэж хэлмээр байна. Энд дээр нэмээс хүчин зүйл нь одоо жишээ нь юу байна вэ? Одоо бид нар маш их нөгөө Монгол улс бол архины хэрэглээ маш их өндөртэй гэж яригддаг тийм. Тэгээ дээрэс нь утааг бид нар бас яриад байдаг хавдар үүсгэх гол нөхцөл болдог. Өөр юу байж болох вэ? Мэдээж яг сая өөрөө хэлсэн агаарын бохирдол хамгийн том эрсдэл хүчин зүйл байдаг. За тэгээ бид нарын хэрэгэлдэг арх тамхины хэрэглээ, таргалалт хүртэл халдварт хавдар үүсгэх гол хүчин зүйлүүд байдаг. За түүнээс гадна төрөл бүрийн химийн бодисууд байгаа ингээл олон хүчин зүйлүүд байна л та. Өнөөдөр бидний цул хэрэглээл юм байна тийм. Ер нь сүх талаат л өхөр амар гэдэг шиг. Ер нь бол яг л нэг хоолой дээр нь тулаад ирэхгүй бол яг урдчилсан арга хэмжээг авдаг бас иргэд их цөөхөн л дөө. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй бас шаардлагыг тавиараа дагуулж аваад урдчлан одоо илрүүлэх хэмжлэгэнд хамрагдуулаарай. Бас магадгүй одоо нөгөө байгууллагуудын удирдлагууд маань харж байгаа. Тэгээд тий яг одоо нөгөө хөнгөлөлттэй үнээр ч юм уу эсвэл одоо нэгдсэн байдлаар ажилчтайгаа бас энэ хүү одоо эрсдэлтэй алхмаас урьдчилан сэргийлээрэ. Тэгээд ер нь бол ажил бол эрүүл хүнээс эхэлдэг. Тэгээд хөдлөх хүч нь бол энэ байдаг. Тэгээд Монгол улсын маань иргэд бас эрүүл сар бол байх болтугай. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсье. Хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. За зөвхөн телевизийн өглөө хөтөлбөр үргэлжлэн хурж байна та бүхэндээ. За өнөөдрийн цагаагаар мэдээг хүргээд студиэсээ эргээд болцгоё.